өглөө яг сэрэнгүүт нь яхаарч ирсэн. Нааши өглийг хэмжсэн. Йоо юм гэсэн тий өмхөмтэй тийм. Эсвэл ингээ бүр хитрхийн нөгөө нэг пластик surgeon-тэй баригдсан нэг хүний хаана нэг хаймар 15 ингээд ийм өөр төрлийн гайд болж байгаа байхгүй юу? Амар funny агли, бүр ингээ галзуу агли. Тэг бүр амар олон төрлийн ингээ надад амар сонирхолтой заяа. Тэр нахаараа ямар олон баяртай юм бэ гэл гараа явахаараа баяр сайхан Баяртай. байшсан байж. Ер нь хүүхдээ баяр сайхан гэж нэрлэнэ. Баяр сайхан уу? Амар сайхан битсэн үстэй үү? Нийт олон юм битсэн үстэй. Тэгсэн баг. Тэгсэн мөртлөө амар их болсон юм шиг байна. Харин тийм үү. Нэг юм болоо гайхах. Чи чамар сайхан юм. Long week насан юм шүү дээ. Би ч бас юм байна те. Нэмээд борлсон юм байна. Би бүр поинтаа борлож байгаа юм. Бод борлож байгаа юм. Тэгэхгүй гэхдээ би бүр одоо бодохыг 76 болох нь. Йоо. Ятрагатай. Бүдүүг үгэнийхээ ганц өдөр хэлэхгүй болтгоо юм шиг. За. Тийм тэгээд long weekend болсон. 76 болсон. 76 дараа нь 76 дараа нь 129 болчих байлаа. 126 юу? 126 илүү. Юу лээ? 76 гишүүн чинь 120 Шүсэлэг үл. За замтаа тийм. За бүгсэн болохоо гэж. Тэгээд өөрөө бол тэгээд өөрнийх юм болоо юм шиг. Тэгэл ажилдаа яваал тэгэл болцсон юм шиг байна. Хайр минь намайг хамтдаа нүүжөр ёо гэд. Чи нөө тоглолтоо үзсэн нөгөө хүүсэн сэлбэлдэг найз нартайгаа. 5 эмэгтэйсэн чинь гинт. Аа тийм шүү дээ. Би нөгөө Cats гэдэг мюзикл үзсэн юм байна. Гойсон. Тэгсэн чинь уул нь Memories тэгсэн чинь 6 охин үзнэ гэдгийгсэн чинь 4 охин 2 залуу үзсэн. Тэгээ би ганцаараа байсараагаад юусэн нөгөө нэг юм үзэхдээ ингээд хайрман цог явж болдгийм ба гэдгийг юусэн. Би ганцаараа гэдэг баригтайг амжилттай ирсэн. Тэгээ гэхдээ би угаасаа үнэ хэлсэн. 2 эрэхтэй байсан шүү гэдэг. Тэгсэн чинь тийм үү гэл. Тэгэл тэгтээ гайхаа. Нөгөө нэг engage болсон нөгөө нэг найз ч юм уу малаа залуу. Ажлын чи юм уу? Ажлын тийм ажлын найзын roommate-ийн найз нь тэгээд тийм Вьетнамч лөө хандах чөлөөний залуутай суугаад байсан найз чи. Үгүй. Нэг найз чи engage болоо Brisbane дээр явна маа удаа лөө. Яа. тийм. Тийм найз Тэр чи engage болсон чи өөр найз байхгүй. Тэг холиод юм нэ. Тэгтээ ажлын найз үстэй. Тэг ажлын найз. За. Ховн дундаа төрөд шүү. Тэгэл өөр нэг олигтой юм ер нь бол хийгээгүй юм байна. Би одоо энэ нөгөө нэг хоолныхоо ингээд зөв хооллоо иддэг болох нэг режимд орох гээд юусаа болохгүй. Ингээл хайрхалгаа яваал бүтэн сая өдөр ирээл би бол ингээд хоолоо бэлдээд дараагийн 7 хоногт ажилдаа явахдаа эдэндээ гэл тэгмүүд бүтэн санд оройдож ирээл зайл гээл тэгэл нэг тийсэн гадуур хоолоо. Тэгэл ерөөсөө амар сон нэг л ингээд яг хоолны режимдээ ерөөсөө орж өгөхгүй надаа. Тийм бахаар ингээд алхаж ингээд халуунд алхаж малхад хүртэл ингээд нэг амьсгаад авчтай санагдаад заа. Тэг би бүр ингээд бүдөө хүний зовлог бүр ингээд яг ингээд болоо хүчтэй мэдрээд Ягаад бүхсэн гарч юм бэ гэх юм. ягаад Тэр бүр бүхсэн гарч байгаа гүрсэн мэдэрдэг юм уу? би бүр ингээд заримдаа миний ингээд шорт морт нэлээ бүр ингээд харин маань ингээд гарч марсан би тэгээ Стеф надаа би ингээд чамд хоол зүйчин цаг аваад өгөө гэдэггүй. Тэг хоол зүйчин 175 $. Бид юу хэлэх юм яг мэд. Зүгээр. Тэгвэл нь өөрөө ямар зөвлөгөө авдаг. Өөрийг зөвлөж чи тэ өөрийг мэд. Өөрөө зөвлөгөө аваад шүү дээ. Үгүй яхаа тэгэл мэдгүй надаа ер нь угаасаа эндхийн үйлчлэлтэй. Эсвэл ядаж зүгээр хоолны тэр бодлоо байлдаг юм болоо. Чи ч гэсэн аваад үзэхгүй юм. Тэгэл би өглөө идэхгүй гэлтэнгүүд юу гэсэн юм бэ таалах чаа файбер штэ чи ингэж баланс идэхсээ таалах юм. Окей, нэг л төгсөн бэ. Тэр явахтаа хүн рүү буруугаа чихэж яг үдэ тэ. Гэтэ хөөрхий бас намайг яач орё ихээр оролдог маа. Чи дараантай харамсан штэ гэдгээр. Кореагцсан. Тийм үлээ тий. Тэд би тэгээд хайртай хэлэхгүй кореагц гэж гөлөөг шиг таа. Өглөө босоо шууд ингээд юм уу чихтэй юм мэддэг байхгүй цаачаа. Тэгээд тэрийг болов гал. Бора. Өндөг. Өндөг. Авокадо.
Тийм л энэ. Яа нэг яаж турнаа. Яа. Би бол одоо гоё 100 байгаа юм чи яа тэгбэ гэж гоё сайхан пив уугаал мах идэл сайхан л. За чамаа юмаа л хийж л байгаа. Гэхдээ одоогоор л турах зэрлэг бол орж ирэх байгаа. Надад санацх юу боллаа. Манай нэг кос нэрсэн. Бүр англи манай хамгийн том үеэл юм билээ бодсон ч. Манай аавын хамгийн том ахын нөхөн байхгүй юу. Тэгээд англид бүр би сая тэгээ хүүхэн яриагийн сонссон ч тэр үед 10 дугаар анги гэсэн баха тий. Төгсгөл шууд англи руу гаргацсан. Тэгээд тэр чигтээ ингээд англид амьдарч байгаа. Бүр 20 хэдэн жил болсон. Тим коснтойгоо уулзаад. Тэгээ би тэр чатлаад энд нэг найз дээр ирж байгаа гэд ингээ уулзъя гэд тэгсэн чинь чамаа хамгийн сүүлд хойл юу хизээ уулзсан юм бол гэсэн чинь чиний нэг насны төрс өдрөөр байгаа. Яг хөө тэрнээс хойш би тэр яг нэг юм цагаан сарын мар юмнуудаар бол таарлцсан л хата. Тэгээ хоёулаа нэг хэл нэг хүүхд юм чинь их юм ярьж марахгүй тэгэл. Тэгээд нүн хамт өсч мөссөн биш болохоор нүг аавын төлөө ээж аваа хоёр нь хоёулаа байдаг болохоор нөгөө эмээ өөдөр хүмүүс чинь ингээ цуглаж нэг бонд толтой шүү дээ. Тийм юм байхгүй болохоор тэгээ айгуу тийм тустай ингээ өссөн. Тэгээд ингээ уулзсан ч амар гойсон. Тэгээ амар хөөрхөн санагдал. Тэгэл манай хүүхдүүд мөтөд тийм очрол. Тэгэл амар удаан ярьж суугаал. Тэгэл ярьсан чинь ингээд нэг тийм нөгөө нэг алим өдрөгтэй тийм энэ үгүй санахгүй мөртлөө байнга подкаст алах нэрэлхийг оролдох юм да. Ургаж гарах нь алим юм гэдэг шиг. Ингээ сасангууд амар яг тийм нөгөө нэг хамаатантай нэг угсаа гаралтай хүмүүсийн ингээд нэг юм огтлолцох юм амар их байдаг байгаа таахгүй. Би тэр чинь ерөөсөө тийм хамт өссөн тийм дотн биш байсан ингээ ярангууд бүр амар тийм ингээд би нэг ойлгоод байгаа байхгүй. Нэг тиймэрхүү утгаар амар гойсон. Тэгээд өөрөөлөө. Жолооныхаа дөрмийн шалгалтанд тэнцсэн. Одоо маргааш явж тэр нөгөө ээлээ аваад тэгээд нэг хямдхан машин авалж аавна. Ингээ цонхны ингэж өнгөлдөг. Тэгэл нүндээ. Инспекшн нэгэдтэй яг нүүх газар олоогүй л байгаа. Л да. Тэгтээ инспекшн нэгээд эвэлийн сургууль орчихсон. Тэгэл одоо яана дахиад нэг тэрэн болгоод эвэлийн сургуулиас гаргаад өөр сургуульд оруулах болчихгүй. Тэгэл хүүгээс өрөвдөл тэгсэрнэ. За. Дуга. Тэгэл хамтал хийх ёстой болтол хамтал хийх л ёстой байхгүй юу? Нэг гэрэл төрүүлсэн юм чинь тий. Тэгэл бодоо тэгээд ямарсан нэг гэлс ямарсан жолооныхоо юг авъя гэл байж байна. Өнөөдөр сургууль эхлээд яваа. Гэхдээ юмд ингээд дасчих хэрнэр үнэхээр шокнд орохоор юмд нэрээ цуураад салахгүй магчгтэр хичээл эхэлж байгаа байхгүй юу? За. Тэгээд ингээд нэг 10-1 бэ гэдэг шиг 1 2 дугаар ангийн хүүхдүүд хамт нэг ангид орсон болохоор 1 2-ийн Z гэдэг анги заяа. Тэгээд тэр Z гэдэг нь болохоор ABCD Z гэж явдаг. Дандаа багшийнхаа эхний сүр явдаг байхгүй юу? Одоо багшных нь нэр нь Майкл Зукер заяа. Тэгээд Эвел хэлэх нь юу гэнэ? Марк Зукерберг гэж тийм тэрнээс бид дандаа Марк Зукерберг гэж тоодог байхгүй. Гэтэ яг нэг юм яг жигнэс Марк Зукерберг шиг нэг тийм шар инээстэй хаанах юм багш тэгснэ. Тэр ингээл эцэгчүүд дахиад эхнээсээ танилцж байгаа юм чинь дахиад нөгөө шинээр анги үүссэн болохоор дахиад очиод дахиад баах хүмүүстэй юм шиг. Тэгтээ яг нөгөө сургууль ядаж нэг орчин нэг танил тэгээд тодорхой хэмжээ 1 2 аавч мэдчихэж байгаа болохоор яриагаагүй. Тэг ингээд дахиад шинэ WhatsApp групп үүсгээд групп чат үүсгээд ингээ орсон чинь амар болоор нөхцөө. Тэгснэ ингээд бүгд ингээ өөр өөртөө танилцуулаад юм жаахгүй. Тэгсэн чинь юм 2 лесби ээж хүүхдээ байгаа байхгүй юу? Вау. Яг нэгнээс нэгсэн юм уу? Үгүй. Тэрийг давтгаач шаар заяа. Оо за тэгвэл 2 шаар. Тэгээд дундх нь юу тэгээд яг авсан спермийн тийм хийсэн. За мэдгүй ямар тэрийг асуулт. Нийлгээр одоо чи тэр. Орч тэгсэн юм бол. Гэхдээ ингээд зүгээр бас тэгэл амар яаж харьцах юм тийм үстэй одоо би аль нь ч аав нь хэлж хийж ийн хойлоо чи хийж ийн гэж дуудах хэрэгтэй юм уу? Мэдгүй би одоо ингээд ямар ч Америк төгссөн биш ямар ч ойлголт авахгүй. Тэгснэ золоо тэр ингээд хоо гэж харж ирсэн. Ингээд WhatsApp тэр хүмүүсийн ингээд гэр бүлийн зургууд ороод зүрхлээл гэсэн. Тэгнэ золоо хоо гэдэг дарчихгүй гэсэн. Нэг вау гэдэг. Чээс үлээ ингэж юм. Тэгэл тэр өвхтэй нэгэд заяа. Тэгэл амар тэгэл тэр хүний аавч яаж ярьсахгүй мэдгүй. Ингээл дахиад нэг шин юм. Тэгэл so funny. Гүнэрээ. Үнэхээр инклюзив гэж нэр авдаг юм байна. Тэ миний одоо ер нь мэддэг айгүй олон охтууд ер нь айгүй бай байх нь их юм аа. Ерөөс эмхтэй хүн чи яг нэг учир болдог байгаар зайлшгүй гэдэг. Алиуси. Сонголт нь болохгүй. Минийс бай болчихвол сонголт хоёр их өөрчнө. Ах хэрэггүй. Тэгэж нэг юм хэдүүлээ. Хэрэггүй. Яа, тиймэрхүү л энэ. Тэгэл хөрх ивэл бүр хичээлч амар дуртай. Нэг хинээс хөрх юм аа чаа. Тийм хүмүүс би ингээд амар яагаад ч юм ингээд цаанаасаа ингээд
гей бай гэл ингээ бүгд идэггүй тэнгүүд миний хайр за амаа гэх монголоо чи ажил тэгээд авах. Жинхэнэ чамаг баг менежер гэж байгаа тэгж хэлвэл чи баг маргааш нь госогдсон шүү ёо. Шууд чи. Тэгэл яар Эдгээр тийм нас бүр амар айдагтэй. Ингээд намайг жирэмсэн байхад ингээ хүмүүсээ ингээ надаас айгаад байгаа нь мэдэрдэгс нэг буруу юм ярьчих гэдгээс амар айд ингээ багш магш нартай ингээ улаан цай хоёулах нь ингээ лифтэнд байгаад хат бүр юу ч ярьж чадахгүй ингээ нэг юм ямар нэгэн буруу ойлгохоор юм илээ нөгөөдг нь асуудал үүсчихгүй гэдэг дээр үрээ. Гей байгаа чи тэгжлэл батны маргааш нь ажил. тэгэл baby watch your language. Staying inside between us. Йоо. Бас нэг нь эргэтэй гэх юм байхгүй юу? Тэгээ бидний дундх. Гэхдээ австрал биш. Гэхдээ ингээд тэр ингээд одоо л дөнгөж ингээд комат хийж байгаа байхгүй юу? Тэгээд өөрөө намайг байг гэмдээ тань татдаг. Тэгээд өөрөө уг нь л ингээд айгуу тийм дэжгүй царай мариатай өөр айгуу сайн англи хэлмэлтэй нэг айгуу хөөрхөн байхгүй юу? Аим фаны яц нэг тэр хүн тэндээ нэг фаны биш хүчлээ фаны хүмүүс эдэж тийм. Тэгээд тийм болохоор амар тэгэл хөөрх юм намайг гей бар орё одоо тэрнтэй би танилцсан байлцыг амар уруудтан даанч би жирэмсэн болоод хөөрх юм бүр нууфчинд ороо алга болцтой амьд л байгаа та. За тийм хэрэг нь өөрөө боллоо. Ээж төрсөг төрөх гээд ээжтэй байж байсан чи хугна ямар юмтэй яа. Нөгөө ээж авахын зургийг хэвлээд видео хийлгэсэн чинь би амхтай амар лагийн мэдсэн гэдэг зүйлс. Ямар юм. Би сая яг нөгөө Stranger Things үзчихсэн юм аа. Тэгээ яг нэг одоо яг амар мүүдэн дээр нөгөө айдаг мүүдэн яг нэг бүх юм Stranger Things яг нэг season 3-4-өөс эхлээд нэг амар сүнслэг нэг гинт амар болдог штеп. Яг тэр үе дээр явах гэдэг. Яа, тийм байсан байна. Content break авъя гэж шийдсэн ч бахтай уус шийдсэн юмсан. Тэгээд уус яг хизээ хийх юм мэдгүй. Одоо яг надаа уг нь хийх хэрэгтэй гадаг. Тэгээд сүултээ юу хүлээгээд байгаа лээ гэж бодоод тэгээл ямар нэг юм дуусахыг юу сүлээж байгаа ч юм уу тийм байхгүйс болохоор за одоо эхлэхгүй бол тэгэд нөгөө нэг бас оныхынд хийдэг ажлууд маань бүр амар аваарцсан. Одоо жишээлх юм бол оных нь надад амар хүмүүс хийдэг байхгүй би дандаа жил болго ингээ хаардаа цэвэрлдэг, компьютероо цэвэрлдэг, уцаа цэвэрлдэг. Тэнгүүтээ өнгөрсөн жилийнхаа бүх одоо нөгөө нэг хүүхдүүдийнхаа зураг бичлэгнүүд ингээ ангилж янзалж манзлаа. Тэр чинь бас хургаан ажил болдог байхгүй юу. Тэгэл тэд нар байна тэнгүүтээ ингээ жилийнхаа бүх тайлан тооцоонуудыг гаргадаг. Нэтрэгээ тиймэрхүүнүүд маань бүгд ингээ давхцаад тэгээ тэднийг бас хийж чадахгүйс болохоор за одоо ер нь сайхан брейк авъя. Тэгээд ер нь ингээд яг нэг юм контентоос бүр яг нэг юм одоо яг нэг юм брейкийг надад хэрэгтэй байгаа маа нэг сошиал медиас яг тэрэнд амар их нөлөөлсөн одоо ингээд дижитал хэрэглэнээс гэх юм уу нэг тиймэрхүү брейк авах хэрэгтэй үсэд болохоор тэрийг одоо хийж дод. Тэгээ яг би бас энэ бадлага барбарисаж гэсэн ер нь ингээд боли үгүй уус ингээд хийхэд таарч бас яг нэг болцсон гэж хэлэхэд яг сэтгэл зүйд бас яг рефреш хийхдэггүй юм шиг санагдаа за болчих гингүүт яг юу нүүч гэдэг юм шиг санагдаад нэг одоо чинь 2 сар болчихлоо шүү дээ бүр 26-ны 2 сар ирчлээ гээд. Oh my god. Oh my god. Still. Будуу. Амаас будуу. Харин тэгээд одоо 3 сарын 9-нд манай лист болсон. Тэгэхээр сарын дараа нүгэл байраа олчих юм бол тэгэл нүүх болчингууд за угаасаа холтохоор угаасаа бичихгүй тэгэл бичихгүй харин тий. Одоо зүрийн оронд орж ирэх гэж л яаж яхад угаасаа бичихгүй тийм болохоор за эндээ байгаа дээрээ гүргээ гадаж биччихье. Тэгээд дараа нүг нь оруулъя гэж бодсон байхгүй юу. Тэнгүүт одоо болж байгаа юмыг дараа ярихаас амар утгагүй ч юм шиг санагдаа тий. Зүгээр ямар ч member дотор ядаж хийгээд бүр амар тийм үзмээр байгаа хүмүүс нь тэндээс үзээд тэгээд юу анаас тэрнээс шиг паблик оруулахгүй бай гэж юу бодсон байгаа. Тэгмэдгүй оруулах нь оруулахгүй ямарсан дугаараа бол хийгээд эдитлүүлээд ингээд авчиг гэж бодсон. Тиймэрхүү байгаа. Тэгээ үргэлжлүүлээ сайхан сошиал медиа детокс хийгээд үргэлжлээд сахарын детокс хийгээд үргэлжлээтэй нөгөө нэг карбны детокс хийгээд за ингээд ерөөсөө энэ жил ерөөсөө нэг л цэвэрсэн л гэдэг бол энэ жилийнх детокс тийм гэж бодож байна. Яа тэгэл тэрнээс өмнө бол би бол за ядгийн 100-ны сар 6 штэ сая 40 төгрөгөд ямар сайхан юм бэ намайг шатааж алаад гэл амар гоё штэ амар халамсан штэ амар халамсан тий амар халамсан оройн 7 цагт гарахад жим дээр йогонд орсон жаа жимнээс ус тараад заахгүй тий бод энэ эсийн ажиллагаа хэлсэн бахтаа гэж утсан чинь эсийн бүр ингээд максимумаар ажиллаад хөргөж чадахгүй байна гэсэн. Тэгсэн ингээд хот йогод тэгсэн чи би бүр эхлээл ингээ хийцэн сүултээ цамтаа тайлаад хамгийн тэгээ нөгөө хоцроо хатсан яг хамгийн яг уртлын багшийн спот үлдсэн урд нь гаралтай хариун гомжлаа доош харсан хариунтай нөхөө боллоо. Тэгсэр нөгөө амар хүн юу гожил тэгсэр амар гойсан ёо
нэг зунаас нэг тэгж ёо ямар лайтай халуун юм бэ гэж бодож мэдрэмж авахгүй юу. Та болчооч ээ наад гэх. Гадаа юм шиг санагдаад 30 бас айл татсан чинь гадаа нөгөө сайхан backyard тань суугаад 30 дангараас хүлдрэл би уугаад ямар сайхан байваа. 100 гоё наа тий. Одоогоо дуусчих واخа. Дахиад 40 идэх өдөр дээрээс Би тэрсэн. Тэ манай ажлынхаа 40-тэйгээр ажил руу яваад би тэгээд хүмүүсээ та нар битгий ирээ гэдгсэн ч хүмүүс очсон л хэвчээ. тийм үү. Окей. Би л гарахгүй. Single Inferno үзэж байгаа юу? Нүггүй штэ. Юу н үздэггүй тэгээд ихтэй. Би юу үздэг штэ. Би ерөөсөө нэг тийм юм Солонгос ТV шоуны жоохон юутай ингээд амар ингээд ингээд тэр эдит нь бүр миний ингээд юу ингээд хөдөлгөөддөг байхгүй. Тийм эдит надад өөрөөсөө би тийм Солонгос тийм reality variety show гэдэг лөө би тэр хуудам ёо тийм нэрс төвч чаддаг. Тэгээ би үгүйсээ тийм их тийм чимээтэй ингээд юунаас жоохон юутай юм шиг. Япон контентс үздэггүй тий. Тийм яг ингээд гэх тэр нь ерөөсөө таалагддаг. Please. Би лайк Монгол тулгатай. Яси юм юу хөглөд. Би ер нь одоо тийм контент үзэхтэй ч гэсэндээ ер нь айл болох ингээд тийм 50 монотоны ярьдаг юмд л дуртай юм лээ. Би тэр нэг Япон явах гээд одоо амар бол англиа үзэж байгаа байхгүй. Телемүүд ингээл миний харин тавьж байгаа юмуд ингээл Do you know this? You can do this in Tokyo гэх юм уу соёл. 5 things you can't do in Tokyo гэх. Соёл. Тэгээ надад болохоор ингээд арай ингээд жоохон нэг монотоны арай ингээд намуухан ингээд ярьдаг тэрийг ингээд тавьчих үзэж чадна. Амар сони юм бэл. Амар сони. Чүшээ тийм нас тэгдэггүй юу? Гүшт би л Япон эдит мэдэтэн амар дуртай. Би Япон контентууд амар сайн үздэг шүү. Би ерөөсөө тийм юм чад. Тийм хүмүүс над руу амар их хоёр Single Inferno үзээд яриач гэдэг. Манай найз үздэг байгаа Би шүү. үзэж чадахгүй. Яг би Single Inferno-д бол бүр амар дуртай биш. Энэ бол би жигнэсээ overrated show гэж юу нь бол хувьдаа бол боддتي. Тэгсэн мөртлөө ингээ хүн болгоо яриад байдаг болохоор яа зүгээр хинэн хэнийг ярьж байгааг мэдчихэж одоо үзэр байгаа тусах шүү. Гэтэ би ингээ бүр ингээ суугаад үздэггүй заяа. Аудиог нь англи болгож байгаа юм яаж яхад ингээ тавьчихдаг. Тэгээ ерөөхдөө ингээ юу болж байгааг нь харангаа. Тэгэхгүй бол ингээ үйл явдал нь амар удаа. Надаа Монголын нөгөө нэг тэнгисийн хэрэг дээр 2-4 залаач гэсэн ингээ үйл явдал нь асар удаа санагддаг. Тэгээл нэг ямар ч утгагүй юм тоглуулаад барилдуулаад байдаг тий. Тийм болохоор яг миний сон дуртай төрлийн контент Single Inferno мөн үү гэвэл үгүй. Гэхдээ нөгөө фомонд өгтлөгтэй ер нь бол бүх сизнийг бол үзсэн. Тэгэл яг хөө энэ жил нэг давуутай юм жоохон амьдралтай хүмүүс орж байгаа юм шиг бол санагдсан. Яг чиний яг тэр яриад байгаа шигээс арай дээр гэх юм уу нэг тийм яг тэр Single Inferno үзэх нэг юм Монголын Ебэс нэг ширхэг байдаг ч юм эсвэл ингээд тэр дүрт ганцхан байдаг нэг юм хөөхөн байдаг. Хоббигийн сургалтын 2 байдаг. American School 4 байдаг нэг тийм хүмүүс. Тухайл. Тэгээд 2 пиано гэж хэлээ. Тэр гараа ординат битэд бол үнээр асархол байгаа. Тэр үстээр баавхан чигтэй ингээд амтаа таавж байгаа. Пианог хичээлээ үзээд өргөслөд нэлээд хасруулж явж байдаг. Аав ээж нь ингээл амар намуухан. Оо яасаа гэж. Тийм охтуудын цуглаан ч юм уу эсвэл ингээ бүр хитрхийн нөгөө нэг пластик surgeon-тэй баригдсан нэг харах яг хүн нэг хаана нэг хаймар хүмүүсийн цуглаан чи яг хайцээ гэж хаймар тийм сонир хүн биш юм шиг нэг зарим солонгос жүжигч нэг тийм царайтай байдаг шүү дээ. Ирчүүд нь ч гэсэн нэг сонин бодсон. Бүр амар тийм бодож моддаг oh my god тэгээд тийм тэгээд нэг юм сонин амьдралаас тасархаа шүү. Тэрний оронд манай нөгөө нэг Айно Сатори гэдэг юуны Love Village гэнтэр нөгөө Японы шоунуудад хамаагүй тийм инээдтэй бөгөөд юм сонирхолтой Япон шоунуудад би л дуртай байсан хгүй. Энэ жил болохоор тэр октод нь арай тийм рил царайтай, рил яриатай тийм октод бас нийлээ 2 3 харагдсан. Тэг хүмүүс тэрийг наслаа алахаар нөгөө нэг пианогоо хүсээд байгаа ямар агли юм бэл гэсэн. Надад болохоор тэр нь илүү үзэхэд арай дээр яриан ч гэсэн арай смут тиймэрхүү санагдсан тий. Тэгтээ ерөөсөө үзээл явж л байгаа. Тэгээ яг надтай хамтхаа бадах юм байлаа. Өнөө найз бол үзэхгүй баха. Үзэхгүй. Японы бас нэг boyfriend гэх нөгөө гейүүдийн ордог шоу зөө. Тэр сонсон юм. Үгүй тэр бүр амар сонирхолтой зөө. Япон тийм ингээ ерөөсөө буухгүй. Японд
тийм юу байна гэд тэгээд тэд нэг өмсөлдөж байгаагийн харж байхгүй so funny. Тэгээд аль нэг нь яг ингээл хүүхэн шиг маяглаа л. Яг ингээд нэг Австрали нэг барууныхны гівд чинь ингээд амар юм obvious эдэж шүү дээ. Яс ямар гэж шууд драматай эхэлж мэлдэг. Японууд болохоор ингээд аль амар тийм masculine vibe-тай тэгсэн ирнэ. Ингээд гей тэгээ ингээд ярьж байгаа нь амар сонирхолтой юм шиг санагдаа. Тэрэндээ бол амар дуртай байгаа. За тиймэрхүү байна тэгэхээр don't ask again. За яа. Өөрт нэг сонь сайхан байхгүй. Тэгээ бид хоёр Япон явах юмудаа бүгдээр ингэ авцсан. Тэгээд явах гал. Манай найз хайртайгаа Япон явах гэж байгаа. Тэгээд мөнгө авахгүй. Хайц. 10 хоног гэсэн. 11 тий 11. Тэ гоё хаа. Тэг гоё хаа. Ер нь Япон энэ дэрснээс хойш нэлээд олон явцсан тий. Гүнтиг л явсан шүү. Тийм л. Тийм ганцхан Солонгос руу нэлээд олон явсан. Тийм солонгос нэлээд олон юмсан. Солонгос юм. Хайртайгаа явахгүй. За хайртайгаа л явлаа. Яа, тиймэрхүү сонин сайхан байна да. За. Та өнөөдрийн сэдвэр байна. За битэрийн өнөөдрийн сонгосон сэдв болохоор Австралийн байгаа гоё. Юу лээ? Австралийн. За ер нь л Австралийн гоё юм. Гэхдээ яг би нэг энэ талаар Австралийн таалагддаг ба таалагдахгүй зүйлс гэдэг нэг тийм подкаст золоотол хийжсэн. Тэр үедээ болохоор ингээд дандаа том юмнууд яриад ч юм уу тийм байгалийн гоё ч юм уу, юу нэг гоё ч юм уу. Тиймэрхүү том ерөнхийдөө юмнууд энэ бол ярьсан. Одоо болохоор ийм зүгээр жижиг сажиг юмнуудыг би ярих гэж бодож тэмдэглэж ирсэн. Яа. Хамгийн гоё юм гэх юм бол одоо энд ер нь нөгөө спортоор хичээлдэггүй хүн айгу цөөн бах гэж бодож байна. Тэгээ тийм спортоор хичээллэх юмнуудыг айгу бүрдүүлээд өгсөн байдаг нэг гоё. Айгу гоё олон парк марктай. Тэгэл хаашаал явна. 24 цагийн жимтэй ч юм уу тийм гадаа спорт хийх зай талбай айгу ихтэй. А тэгтээ бас эсэргээрээ одоо яг нэг тийм йог юм уу яг багш нэг ингээд заадаг тийм юмнууд болохоор амар үнэтэй амар суугаад юм санагдаад шнэ. Надад жим юм амар хямдхан санагддаг шүү дээ. Одоо ингээл тийм жим юм болохоор яг гайгүй л дээ. Тэгтээ одоо жишээ нь манай энд байдаг нөө йога гэдэг чи тий бишээ пилатес гэдэг чи пилатес дээр айгу үнэтэй. Би Монголд тахта 3 жил арт and motion гэх нэг балетын юм явдаг байхгүй юу? Хүмүүс ингээд балет гээд тэгж аажсэндээ балет амар гоё заяа бүр ингээд хөгжимд гоё тэр хөгжимд ингээд гоё шүмсөөс бас пианотойгоо балет үгүй нэр би бас балетанда явал ямар гоё юм бэ гэд мэдэрч ирсэн. Тэгээ би энд ирчээд тэр балетанда явж одоо эдний одоо манай хилдгээр нь одоо нэг дөр бүжгийн Эрдмийн театрын хажуудлынх нь одоо хамгийн л том байдаг тийм балетын сургалт явсан хгүй юу? Зүгээр надад бүр үнэхээр таалагдаагүй заяа. Тэр манай тэр сургууль одоо эндхийн хаашаар нэг 100 сарын $100 л төлбөртэй байхгүй. Тэгтээ ингээд манай ингээ хоёр багш бүр амар гоё ингээд үнэхээр энийг хийлэгч гээд ингээд тэгдэг заяа. Энэ болохоор бүгд ингээд амар чийл. Би ингээд хажуудаа бараг 60 та өвгийн хажууд ингээд юм хийж ивэл надад өөрөөр ингээд за зайлаач тэгээд санагдал тэгэл ерөөсөө нэг тийм сэтгэл төрөөсөө хүрдгүү тийм ям зүрийн сургалт моргалтууд тэгээд эсрэгээрээ Монголд болохоор одоо чинь ингээд амгааг 2 сар усан цэглэлтийн юмд явхад манай тийм сургалтын багш нар нөгөө хүнээс мөнгө авцсан болохоор бүр ингээд яг ингээд энийг бүр ингээд хийлгэж тэгээд энд болохоор тэгэл зүгээр дээ. Тэгэл зүгээр чи өөрөө л яа. Өөрөө л тэгэл болж штеп болж хэлнэ гэдэг хүн төрөх гэдэг. Тэгээ би ч хэлнэ гэл тэнхтэл. Тийм. Би гоё юм хэлж байгаа юм. Тийм спорт ихэд айгу юм хумаар ингээд хангалттай юм байна гэж хэлсэн. За. Харин яг тэр чинь нэгээр нөгөө юу юм шиг үл шүү дээ. Нөгөө Монгол энд ингээд хувийн багш идэг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар амар тийм популяр байдаг гэсэн ингээд яг ингээд жигнэсээ бодит үр дүн гаргаад ирчихлээ шүү дээ. Одоо төгөлдөр өөрийн багш гэхэд энд ингээл жил явсан бол хүүхэд нь дам гэж байж байгаа заяа. Тэгтэл яг ингээд Монгол багш нар болохоор тайлбар өгч. Чи нөгөө Дарья гэдэг нэг охин бид тэр яа бичлэгнүүд арийнэд тээ. Чи ингээд наа чи ингээд ингэж байгаа зүтэй гэж бүр амар нийттэй. Гэхдээ харин тий яг тэр шиг ингээд юмнуудын сургацсан тэгснэ одоо ивэл бар ингээд жил усан сэлж явж байна. Хөөх юм. Одоо сая ингээд сургуулийнхын төгсгөлд бас ингээд интенсив сургалт гээд 2-7 хоног тасралтгүй байсан. Тэгтэл манай хүн ингээд одоо л нэг ингээд хөнгөн сэлдэг ба тэр нэг хүүхч мөгчнөөс салаагүй л байгаа байхгүй. Айгуу удаан заяа. Ер нь юмнууднаас амар удаан тий. Тэр шиг ерөөхдөө юм нэг амьдралын нэг хэсэг болчиход байгаа болохоос биш яг нэг юм сурах чи гэдэг биш. Зүгээр юм лайфстайл болгоод байгаа байхгүй юу тий. Тийм. Тэнгүүд нөгөө пилатес энэ чинь бас яг тиймэрхүү утгаараа Монгол тэнгүүд хэдийл турах бай, сард хэдийл турах бай гэж баа. Тийм. Үгүй яг нэг пилатес чинь нэг жоохон фит байгаад болчингуудаа ажиллуулаад нэг тэгч хийх гингүүд яг хизээ яг яг шинэ жилийн палажида багтахгүй гэдэг юм шиг одоо Монголд заахаараа ингээд хажууч ирээтэй энийгээ дээшлүүл энэ булчин чи ингээд нэг хэлнэ штэ. Манай энэд бол зүгээр л дээгүүр харж байгаа л
Бүгд сайхан байна. Ямар гоё юм бэ? Well done girls. Oh my god. Гэтэ чиний сэлтэж яриагаагүй дүүстэй. Personal яг нэг 2 3 үнтэй ордог болохоор. Үгүй шүү дээ. Бас л тийм Бас л хүй хараа би тэр чинь баг 3 сар ингээд хичээлд явсан шүү дээ тий. Үнээр би 3 сар явсан. Би зөндөө авсан даа юу. Би 3 сар ингээд явсан 7 хоногт 2 удаа явж байгаа байхгүй юу. Тэгээд гисэн чинь тэндээс ингээд сураагаа юугаа би амгаатай ингээд баг 2-7 хоног ингээд яваад би сурчиж байгаа байхгүй юу. Тэгээд толгой гараагүй. Ингээл хэлсэн шүү дээ. Амгаа тэгээд үгүй ээ би таныг одоо наашаа гэдэг ингээд одоо наашаа яваад байгаа тий. наашир гэдэг. Тэгээд заасараа сурчиж байгаа байхгүй юу. Яа харин тийм ээ тий. Тэгэл би залуухаас толоо нэг бүтэн өдөр болгоод тэр хичээлээр явчихдаг. За яа чи сэлж ийн нөхөр явж байгаа. Яг одоо яаж надад амар сэлдэг болсон нөхөр явж байгаа. Яа яг тийм ээ тийм. За миний ихний point чинь ерөөхдөө айгу төстэй. Австралийн хүмүүс нь амар тийм obese одоо тийм бүр ингээд Америк эдэр бол нэр ингээл харахад нэг амар тарган хүн одоо Монголд гэсэн юунаас айгүй тийм болсон юм шиг санагдсан шүү. Тэгээ энд харангуут хүмүүс ерөөхдөө тийм тархалттай хүн маш ховор те бүр маш ховор шүү. Яг би л гэсэн би тоорлоо. Уу яг ерөөхдөө ингэдэй жоохон битэр шиг юм жоохон зулцгансан багтай хүмүүс байгаа ч гэсэн ер нь масаараа амар тийм fit тэгээд хит таргалттай буруу хоолттой тийм habitтай хүмүүс амар баг бихтэй гайхтیں۔ Энэ 10 жилийн сургууль их сургууль идж байгаа хоолыг харахаар надад ингээл таа сэндвич ингээ нэг жоохон сони юм шиг санагддаг хгүй. Гэтэ мэдгүй тэг юундаа байдгийг бүгдээрээ ерөнхийдөө харьцангуй гай амар сонинтэй. Манай ажлыг өдөр болгон сэндвич иддэг шин. Яг японочтой харангуут бол яг ойлгоод байгаа хгүй. Энэ идж байгаа л. Тэгээ тэр нэг ийм том талхтай сэндвич тий. Бамми ч юм уу нэг байнга тэгж иддэг. Бас октод амар хөөрхөн. Энд ер нь бүгд тийм амар хөөрхөн тий. Нэг тийм амар клин. Тэгээд ийм нэг юм зүгээр нэг турхаа биш ингээ бүгд айгуу гоё бийтэй айгуу гоё юм булчин өгцөг хөхн ингээ яг энэ нэг юм яралцсан нэг тийм амар гоё идэг тий ингээл явангуут ер нь хаашаач явсан ер нь дандаа тийм гоё өгтөд тартагдал би өчтөр өвнөр Австралийн Open өчтөр явсан юм байна шүү дээ. Австралийн Open гэдэг эндхийн одоо бараг наадам тий хамгийн том юм. Тэрөөсөө явдггүй байсан. Тэгээд энэ жил анх удаа очиж үзсэн чинь амар гоё юм байна. Тэгээд яг манай нөө наадмын талбай шиг яг тэр юунууд нь гэн үзэхгүй мөртлөө одоо яг дэмжиж байгаа тамирчин байхгүй. Яг нөгөө нэг сургууль дээр очингууд ээж аамнаар яасан Ямарковский ямар Чайский гэдэг нэг юм баг тамирчин яриад зүгээр мэдхгүй. Австралийн Японоос хиний тоглолт үзэж байгаа гэж мэдхгүй би зүгээр холоод бодож байна. Тэгээд яг очсон чинь ингээд амар олон нөгөө нэг юу тийм мэлээ шүү дээ тийм. Food court. Food court биш үзэх юмнууд. Тэсний талбайнууд нь food court байсан л та. Ингээд зэрэг тоглолтууд нь очдог. Тэгээд ингээ бүгдийг нь үзэж болдог юм байна. Тэгснэ ингээд тамирчин нь бүр амар ойрхон байт юм байна заяа. Тэгээд эхнийх рүү н ороод тэгсэн чинь тэрэгтэй оруулахгүйгээд тэгээ хүүхдтэй явахад жөрөн жоохон тохиромжуулсан гэсэн эрмэний орхиод ингээ орсон чинь нөгөөх чинь ягаад харан за тэгвэл арай жоохон том руу н орё гээд тэгсэн чинь орсноо нөгөөх чинь шууд гэж ашгардаг хгүй. Тэгсэн чинь ингээ бараг тэнд байгаа бүх хүн харсан ингээ нэг юм чимээгүй ингээ тап гэдэг бөмбөгний дуу явж байгаа шүү гэсэн чинь ирмэний ганцаараа гэж бүгдээрээ бараг наашаа бараг тоглож исэн тамирчин бараг наашаа харсан. Тэгээд шууд барахман зүгээр аваагаар игээ. Тэгээд яг тоглолтыг нь бол үзэж чадаагүй. Тэгээд ингээд хоолунд эргүүлээ. Гэтэ бүр ямар амар юу байсан бэ? Бүр чимээгүйсэн бэ? Бүр шок дэрсэн шүү дээ. Залав дээр бүр ингээ аваарсан. Тэгээд хүүхдтэй ч ажлын өдөр очсныг ч хэлэхгүй ямар ч хүүхд мөхтэй ерөөсөн байхгүйсэн. Тэгээ нэрээ тэгж очсон байна. За тэгээ ямарсан тэнд очихдаа харсан чинь хүмүүс ямар гоё бийтэй юм бэ? Охтууд ямар гоё бийтэй юм бэ? Би минийх нь борлсон байдаг. Яасан гоё юм бэ гэж бодсон. Би одоо эдний охтуудыг дуурайгаал ингээд ийм хүзүүгээрээ ингээд ийм мак аваад тааж ингээд лидер багцуулсан. Тэгэл эдний охтод жоод 100 болж болохоор амар ингээ миний өп хүмсэж байгаа шүү дээ. Хөрөл нэг амар гоё ингээд юм булчинтай юм уурт. Тэгэл тэнд ингээд нэг юм цулцгасан цэллүүдтэй миний өп хиймэнгүй банаа зудлаа. Гоё ингээд цулцсан би тэгэл. Тийм тий. Яг Азууд яг турхаа гэхдээ юм нэг юм булчингийн маск юу баг тийм хөгцөг бас багтай тийм байдаг тий. Тэгээ харахаар ерөнхийдөө Австралийн юунууд амар гоё. Тэгээд ер нь л багасаа бүгд амар спортлог гэдэг болохоор тэгдэг баха. Тийм баг гэж би боддیں۔ За миний дараагийн point шүү дээ тий. Замын хөдөлгөөнд оролцох ч юм уу. Ер нь ингээ зам гарахтаа бид байнга нөгөө Монголд амьдарсаар хагаад хин хаанаас яагаад дайраад алчихвал гэдэг ингээ байнга ингээ тийм алерттэй явдаг. Тэгмүүд энд болохоор тэр алертнасаа ингээ жоох ингээ яагаад тийм шиг лээ тийм гайг болоод. Гэтэ энэс амар услууд бас зөнөө гардаг юм лээ. Гэтэ
тийм аюулгүй байдал талдаа гоё санагддаг. Тэгээ дээрэс нь энэ дээр нэмээд одоо нэг хүнс мүнснүүд нь бас ер нь бол айгүй гоё одоо шинтэй байдаг ч юм уу. Би ирүүл гэд ингээ хэлийг гээд хэрвээ штэ тий. Надад ирүүл гэх юм бол надад Монголд иддэг одоо яг тийм хүнсний ногооч юм уу тиймнүүд надад арай илүү ирүүл юм шиг яаж юм санагдаад тийм аа. Энд ягаад тэгэхээр энд ч айгу халуун ингээ тийм уур амьсгалтай болохоор янз бүрийн нэг юм цацхгүй л бол ургац юу н хураахт амар хэцүү байдаг гэд надад хин тайлбарлаж байгаа хгүй юу. Тэгээ тэнгууд ерөнхийдөө бол юмнууд дандаа л юм chemical-ийн ер нь яатсан л юмнуудаа яг өчргөө органик органик гэдэг амар мэдээлэл биш бол ерөнхийдөө л нэг тиймэрхүү одоо химийн юм нэг тийм юм тал байгаа байдаг санагцсан. Гэтэ ерөнхийдөө бол дандаа л тийм шин гэдэг юм уу fresh хоолтой нь ер нь гоё шүү. Яа тийм наадах ч юм болохоор бас нэг өмнөх төр подкастн дээр ярьж байсан. Надад болохоор яг монголчин хөрсний бохирдол чинь баг агаарын бохирдлага адилхан юм билээ штэ бро. Тэгэхээр хөрс нь угаасаа юм цацсан цацаагүй угаасаа амар гүн бохирдолтой. Тийм үү? Тийм яа. Ер нь бол хөрсний бохирдол бүр би тэр нэг симпай юм л нэг хүний юу уншаад вау гэж бүр зөрөг бодсон болохоор тийм болохоор бид нар үс цацсан цацаагүй тийм угаасаа энэ шаргалж үрждэг юм биш үү гэж баг бодохоорсон. Гэтэ яг нөгөө нэг жаргалт маргалт ч юм уу ингээд бүр нэлийн хоол мал аймагуд талаараа гайгүйж магадгүй. Гэтэ ерөөхдөө л хөрсний бүр амар бохирдол нь бид нар үгүйс нөгөө нүдэнд харагдаж байгаа утаа болохоос ш тэр хөрс ус агаар гур бол амар хэцүү мэн гэж бол харж ирсэн болохоор би бол тэрийг хэлж мэдгүй байна. Гэтэ яг хүнсний хувьд бол энэ бас арай гоё эрүүл санагддаг. Тэгэл хүмүүс учрыг бас органикийг аваад л тэгэхээр бас учир цэнцэнтэй л байдаг байлгүй дээ тий. За миний дараагийнх нь болохоор Мельбурн юм болоо юм нэг 80-аад оны vibe 70-80-ад оны vibeтэй тий. Заримдаа ингээд яг Stranger Things байгаа юм шиг санагддаг тий. Хүмүүсийн хувцалж мусалж байгаа ч юм уу. Тий Mulet гэдэг нэг юм ингээд үсээд тайрцсан ирчүүдтэй ингээд дандаа ийм нэг юм урттай ирчүүд гэснээр ийм сахалтай. Тэгсэн ингээд юм дээр үе машинууд амар их явдаг шүү дээ тий. Тэгэл ингээл заримдаа явгод чихнээс Stranger Things нэг Nancy шиг нэм vibeтай хүүхнүүд нь ингээд dress өмссөн. Тэгэл яг тэгээд ирэхээр яг нэг тийм 70-80-ад оны кинонд байгаа юм шиг vibe өгдөг. Тэр нь одоо Мельбурнс өөр газар амьдарч үзэх болохоор мэдгүй байна. Ямар ч сан би ингээл Clanway-аар өдрөө гараад вау ямар гоё юм бэ ямар гоё юм бэ. Тийм би сая ээж автаа цог Сидней явчаад юу ойлгосон. Би өмнө ингээд би Сиднейд амьд чадах юм гэж боддог байсахгүй. Тэгсэн чинь надаа Мельбурн арай илүү гоё санагдсан. Сидней амар нөө метрополитен гэдэг юм уу тийм vibeтай. Манай болохоор илүү зөвүүн өөрийн гэс нэг тийм characterтэй гэдэг юм уу тийм хот юм шиг санагдаа. Би тэгээд Стефас ингээд Сидней явах уу нүүхүү мөхүү гэл ингээд яриад ээж автаа оройхоо би тэгэл байж болох л ингэдэгсэн одоо үгүй. Яа. Мэдгүй би бол дулаахан л газар л нөмөр идэг. Тэрнээс яг тийм нэг бусад юмд нь тэгэл зөксөө болчих юм санагдаа зүгээр л Brisbane нөхөө Perth болохоор залаа арай л хүүтэй байсан гэд. За Canberra бол нөхгүй мөлий. Canberra бүр юу ч байхгүй мэл. Canberra тэгэл дулаахан ч биш гэсэн. Тэгэхээр Brisbane руу нөхөө эсвэл нөгөө Gold Coast руу нөхөө Sydney руу нөхөө мэдгүй. Тэгээ хүмүүс бол ер нь л Австралид байдаг хүмүүс Melbourne амар дуртай байдаг те. За миний дараагийнх уу. Би одоо date app-ныхаа 90 үеэс гараад бас зил болж байгаа байхгүй юу? Гэтэ энэ dating life арай одоо эрүүлтэй дээрээс найгуу тийм олдоц ихтэй гэдэг юм уу? Ер нь тиймэрхүү байдаг юм шиг санагд. Монгол нөгөө амар жижигэн болохоор ингээл нэг хүнтэй ингээл танилцаал нэг арт нь батны таних 3 баад л тэгсэн би хаваадлаа өрөндөртэй энэ болохоор тэгэл бүтэхгүй ингээл нэг амар фейл юм болсон гэсэн те дахиад хизээч нэг хатгарыг харахгүй ч юм уу бас арай илүү арай бас нэг тийм сейф байх магадaltaй. Гэтэ зүгээр би өөрийнхөө л юм дээрээс үнэлж ярьж байгаа штэ түнс ингээд намайг дуурайгаад та хамаа замууг явж байгаа тэгээд янз бүрийн хэрэг мэрэгтэй орол миний буруу биш шүү шиг. Тэгээ Монгол гэхдээ ер нь гэж date app ашиглаж ирсэн юм уу? Үгүй. Гэтэ зүгээр хүмүүсийн ингээд юунаас найзуудынхаа ингээ юунуудаас сонсоход ер нь л данаа нэг ийм хүмүүс date app тэр санагдав. Тийм л дандаа л нэг эвгүй төгөл болохоор аюу хэцүү тий. Тийм. Төгөл болохоор юу тэгээд яг тэр app дээр байгаа нь өөрөө тийм аюу тийм бас нэг соосоо нэг тийм нэг өөрөө нэг тийм red flag болоод та. Тийм хараас эвгүй нэг тийм юутай бай. Инглишэн бас гадаадд болцож үтгэсэн гэж боддог шээ.
Хайраа сонсч эхэлж гээ таглаж. Ёо би агагийн үгэнд орж нэр ёо. Би ч юм тий ер нь чиний амьдралыг ер нь тий бүр миний амьдрал сүүч гэсээр нэг ч хүнтэй уулзахгүй тий юу сүгийн өөрөө нэг татаж үзсэн ч юм бүх апик татаа. Сарын дараа уулзсан ч нөгөө хүнтэй бүх ап татсан баг юу юу лээ бабл илүү нэг юм бид. Бамбл гэсэн бүр мэдлэгсэн бүр би тэ бамлаа ингээд үзсэн чи манай клан миний байн харилцдаг клан гарч ирээ. За тэгэл бид шүүд. Тэр дараа нь харахаар ингээд би тэрийг нэгнийхээ би харж ирсэн. Би яг тэрийг харж байгаа. Тэр бас намайг харж байгаа хөө тэгээд би тэр дараа нэг жоох нэг юугүй. Яа, тийм. Онаг их юм. Би бүр агагийн тийштэй чиний санаа илүү миний санаа илүү. Би нэг blind date-нд яваа те. Тэрээс тавь фадис шүү дээ. Blind date podcast болохоор исэн те. Тэрээс би энэ бол ааглыг нэг дор харж үзсэнгүй ч гэж. Би тэр өдөр яг 15 ингээд ийм өөр төрлийн ааглыг гайтай уулзж байгаа байхгүй юу? Ингээд зарим нь ингээд амар funny агли бүр ингээд галзуу агли тэг бүр амар олон төрлийн ингээд аглиг тэг надад тэ амар сонирхолтой заяа. Тэгтээ тийм blind date-ээс юу ажилласан гэсэн чинь охтууд нь айгу хөөрхөн ингээд дажгүй заяа. Айгу ингээд окей гэд эргэжтэйчүүд нь үнэхээр тийм доор байж бараг л 2 3 нэг жоох нэг тийм өвс татчихсан юм шиг нэг тийм хүмүүслэг байсан. Гэтэ амар сонирхолтой байсан. Тэгээ би тэрэнд явсандаа ерөөсөө би чи тэр бараг $60 төлж явлаа яалаа. Би үсэ тэр мөнгөд ерөөсөө харуулсаагүй заяа. Яг нэг мюзикл үзэж байгаа гарч ирсэн шиг амар энтертейнинг байсан. Тэр чи яг чи нэг бахан дэйтэнд яваа. Өөстө боцооч бичээгүй наваг яасан гэдэг чинь дараа. Одоо биер болцоо. Энэс биер болцох юм бол илүү аттрактив. Яа. Тэгж мэгтэй тийм. Үе тарих хугаалтаас амар орно. Тий амар чүү орно. Чи одоо ингэ гэлэх юм. Жалааны үнэлэх хаснаа төрсний дараа надад баярлалаа. Тийм. Бассейнд баг бас би тарихыг угаалгаж байгаа юм. Тийм. Түүнээс би бассейн руу бол зүгэлж хизээч орохгүй. Яа. Тийм. За тийм. Би тэг юм хэлсэн хэлээгүй юу? Dating life айгуу тийм. Гоё гэдэг юм уу? Би тэрийг мэдгүй юм байна. Золоог тэр зэрэг хоёлаа нэг Tinder татад гарч өгдөг. Гайвал нэг нь үхэх наа. Tinder жоохон юу ах. Tinder бол угаасаа л ядраа бас ангилт юм нэ. Тийм. Одоо чи баг тийм нэг мастер класс авах юм шүү тийм. Би баг юм dating app-ны мастер класс ер нь бол бараг л ер нь бол орно шүү. Яа. Тэснэлтэй бас юу ч мэдгүй мэж ч тийм. Чи наа зургнуудаа устдаг. Миний сонгосон зургийг чиний сонгосон зураг чи ерөөс чи биш ээ. Гэтэ би өөрийнхөө гоё гарсан зургнуудаар хайргаа олсон юм. Гоё мэдгүй чихнээс нэг тийм. Тэгээ зүгээр мастер классынхаа зах цухаас хэлэхэд зүгээр яг начиг ингээд ийм энд газаа сингл байгаа хүнтэй дээд гадаад хүмүүсээ дээдлээ гэж бодож байгаа бол тэр Аз хүнтэй уулзъя гэвэл шүү дээ. Coffee Meets Bagel бол яг Азуудын платформ заяа. Яг Азуудын. Тийм бас юм уу жаа. Тэгээд Bumble болохоор би хизэж Bumble-аар хүнтэй олигтой ер нь баг Bumble-аар яаж байгаа хаа. Яаж байгаагүй. Нөө эмхтэй төрүүлж. Гэтэ одоо болцсон юм шиг үлээ. Эмхтэй төрүүлж бишдэг байсан баха. Тэгээ Bumble-аар бол ерөөсөө хүнтэй яаж байгаагүй. Tinder бол яаж байгаагүй. Tinder бол яасан. Tinder бол угаасаа ойлгомжтой. Тэгэл угаасаа нэг ол Tinder гэдэг юм шүү. Тийм баха. Ер нь олон юм яриад байх ч нэг юмсны баг амар. Би ийм ажил хийдэг мэддэг гэж янз бүр юм яриад байгаа. Харахгүй. Тийм заяа айгу бас нэг үтлээ амар. Тэгвэл юм лэго цаг юмны заяа чи. Тэгээд яг relationship зэрэг юм бол хинжил юм хамгийн тажгүй. Тийм үү. Тэр одоо юугаар ялгарч юм бол сони юм а тий. Маркетинг зарагтангаар. Жимч энэ ялгааг нь хэлээд штэ. Цаг юмны тийм. Тэр чинь ингээд адилхан л дэйти апнууд мөртлөө яаж ингээд ялгаад байна гэж аахгүй юу? Ялгараад байна гэдэг тэр менежмент ч юм уу маркетинг тэр апыг юу яаж байгаа тохиргоо байд юм болоо. За магадгүй. Тэгээд алийг чирүүлж үзэг болохоор үнэ. Тийм. За энэ бол мастер классын зах зах байлаа. Нет маань эцэс дэйтинг зөвөр. Салхаараа. За. Тавтай морил үрэмэн дурсанж бүтээх ном. Дараагийнх нь Австралид
тип байдаг нь гоё байдаг аа. За тийм. Тип байдаг бол чи тоор шиг нэг people pleaser хүмүүс аюул тип нэгтсэн болов багтсан болов эсвэл баг тавьчаа зогтаарай. Яг хаа ерөөхдөө энтэй бас зэрэгцээд кэш ашигладаг нь амар. Ер нь л кэшний соёл маш бага. Байгаа л та. Гэхдээ ер нь ингээд маш бага ашигладаг шүү дээ тий. Би одоо стил бас нөгөө нэг долларуудынхаа өнгөнүүдийг тоог нь л аргагүй бол мэдгүй хэвээрээ л байгаа. Тэгэхээр тэр хэмжээний бага ашигладаг байхгүй тий. Тэгэхээр тэр утгаараа л ер нь. Солиртой. Окей. За миний дараагийнх болохоор айгүй олон үндэстний бүрт яан зүрийн үндэстний ингээл ингээ холдож солилцсон ингээ хүмүүс байдаг нь надад айгүй гоё санагддаг. Бүгд хаа нэгтээс ирсэн болохоор ер нь бол ингээл миний чинь нэг их тийм юу байхгүй. Одоо би жишээ нь Америк Сиэтлд байж хаад би ганцаархнаа эсвэл Сиэтл ялгаа Пертэд байхсан хаа би ганцаархнаа Аз юм шиг санагдаж байгаа даа заяа. Гэтэ энд яг нэг тийм Австрал шүү дээ. Одоо ганцаараа нөгөө цагаан биш юм шиг санагдал тэгж мэд. Гэтэ энд яг нэг тийм аренууд яг байдаг юм байлаа л да. Яг цэвэр цагаан хүмүүсийн л ингээд байдаг энэ төр гэд. Тийм болохоор арьс өнгөний үзэл арай бага. Тэгтэл стил ер нь бол ингээл арьс өнгөний үзэл байнга ер нь бол байж идэг. Тийм. Арьс өнгөний үзэл ч одоо зүгээр амьдрал байдаг юм шиг Монголд хүртэл байхад тий. За тийм ээ тийм Монголд хүртэл байхад тиймд ч гэсэндээ ер нь байдаг гэдэг тий. Яа. Гэтэ арай харьцангуй бага байж магадгүй. Тийм ер нь л хэний ч ус биш болохоор үнэ амар тий. Бүгдээрээ сайхан ойлтоод л гэж би тэгэл асуухаар би шаруудаа ч хараад одоо энэ шарууд бодвол өөртөө айл зүгэх гэдэг ер нь хилчдэг л хата тий бас харуул. Яг бүр нэг улаан цай одоо нэг Европын нэг өөр орнуудынх байвал ерөөхдөө гадарлан үхээс ихэнх нь ингээд одоо Эвелийн ангийнхны шарууд нь англиас ирсэн хүмүүс байгааддаг. Тэгэл харахаар мэдгүй. Тэгэл бүгдээрээ л ер нь гадны хүмүүс те. Би нөгөө нэг кампинг дээр таардаг хоёр амир шиг нөгөө нэг тийм германтайгаа ярьсан чинь яг ингэж хэлсэн байхгүй би тэгж амир дажгүйш тэр нь ингээд дажгүй санагддаг гэсэн чинь чи тэр ингээд 100 км хаанаас хаашаа явсан гэдлээ тэгж тэгснэ чи мэдхгүй л байна та чи тэгвэл сайн яваагүй л байна да. Энд ингээ аригаараа ингээ шал өөр юм бэл яг шаруудынхаа төрөх дээр бол нөгөө Трампын юу шиг юм шиг байлаа шүү дээ. Тийм яг ингээ шаруудын төрөхт бас очичвол би ер нь бас ингэж бодсон. Одоо ингээл нүүх гээл арийнууд судлангууд дан цагаанууд байгаа дүрэг дан одоо юу гэдэг чинь энт хөвгүүд эсвэл дан хятадууд одоо ингээ бокс хийлэл бүр яг хятад те бүр яг хятад. Бүр яг хятад бүр одоо China Town ч биш бүр ингээ China гэж. Бүр ингээ англи юм байхгүй. Гэхдээ ингээд очиход гоё. Гэхдээ тэнд амьдрмаар байхгүй. Тэгээ бас эсвэргээрээ цагаануудын юмд очиж хүүхдээ ингээд ганцаар ингээд өөр байлгамааргүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэг жоохон одоо манай энэ 50 үг нас нэг дайггүй штэ тийм ерөнхийдөө. Тийм утгаараа нэрээ гоё шүү. За чинийх. Дараагийнх нь болохоор амир надад нохоо авахгүй ч гэлээ амир тийм нохоонд dog friendly тийм бүр нэр зарим нохоо үнэхээр бидрээс илүү амьдарч байгаа тийм. Тэгээд энэ тэр нохооны энд ийшээ хороодаг тэр нуурын хажууд байдаг тэр нөгөө юу мэдхүү dog park уу. Тийм dog park. Ер нь бол нохооны паркууд бол маш их тийм. Тийм нохооны play date хүртэл байдаг тийм. Тийм тэгээд тэр парк бүр үнэн гоё тийм. Ингээд нохоог зүгээр л гүү гэж байгаа байхгүй бүр үнэн тэнэг том юу тэг ингээд цаашаа одоо тэр нохоо баг нуур харж суух гэдэг юм уу яах гэдэг тэр мөрийг харахаар л үнэхээр гой санагддаг атаархдаг гэж наашин гэдэг чинь хөргийн манай нөгөө нэг аттай савар мавр гэдэг группт яагаад ч бэ тийм постуудыг харахад тэрийг харах юм энэ дэр баг ухаал чих мих таасахаар яг инээхэд амар ухаад тийм бүр амар сэтгэл хөдлөмөр байдаг тийм сүүл мүлийн тасч мастай ингээд нүд мүд талны байж байхгүй. Тэглэнд ингээд одоо энэ нохооны цэцэрлэг байгаа шүү дээ яг энэ доотлт тийм. Эвэл пинд энэ плейграунд гарч тоглох гэж миний хүн аж нохооны цэцэрлэг. Хүний цэцэрлэгс гоё. Бүр амар их гоё. Босор мосолт заяа тэгээд амар сэнтэй чигш. Тэрмүний тогложгаар сайсан юмнууд тий. Нөгөө чи бүр орё чиг шиг ёо. Тэгээ харахаар тэр нь амар гоё өдрөмжлээ. Тэгээд эдгээр ингээд бүх төрлийн нохоог хайрлан тий. Ингээ харваа нөгөө inside out гэдэг шиг харваас бүр ингээд ямар сонио зөлмөн байгаа гэж харахад багтар байсан ч ингээд хахраас бүр ингээд амар зөлбөн юм шиг нохоо ах төртл ингээд хайрлагддаг ингээд яг намайг нэг жоохон бахад хэдэн насны төрсөөр манайх ингээд гэрт амьдэрдэг тэрээс үнээр мэдрэмжгүй байсан шүү. Ийм цав цагаан бэж хаа бэлгэлж байгаа хгүй миний төрсөөр. Юм гоё энэ за.
Яаж гоё яах юм. Тэр нь гэрт амьдрэх гадаа бүргэдгээд юм томнох байдаг. Маргааш нь тэрний хажууд уйлж байгаа байхгүй юу? Хөөрхөн би тэрэндээс динго гэж нэрхсэн заяа. Чаавс. Тэгээ хөөрхөн чаавс өвлийн хөвтөнд бүр нөгөө нэг хүлдэж өгч гээд цав цагаан бодлоо одоо бодгоор тий. Хөргийн юм дээр австрал төрсөн бол цэдэрч явж байгаа. Тэр бүргэдэгийн хажууд нь ингээд тэр нөгөө нэг үүрэнд нь ингээд шигдээд үүрэнд нь дангаараа хахаар хүлдэж өгч гээд. Тэгээ нөгөөдг нь тэгээ нийлж сууж ээж ингээд жоох өвлийг давсан уу? Даваагүй тэгээ хүчээ. Үгүй яхаа хүлдэж өгөхгүй уяанасаа алдуураад тэгээ алга болоод тэгээ өгч хөрх юм тэгээд тэгээ хашааны хөвгөд хав өгч байгаа юм гэж. Гэтэ Монгол нохоо төрөж байгаа яадаг та. Монгол. Монголоо гэдэг. Сая инспекшн хийж аваад нэг айлд орсон чинь ёо хоёрхан бедрумтэй айл байгаа байхгүй 2 бедрум байр мөртлөө тэр зөвхөн муурны байр байсан за муур нь ингээ хитэн давхар юм дээр үсэрдэг тэгээ муурны иргэдсэн хийвэл ээж би тэр нэг тоглож гэдэг бүр амар ядаргаатай тэг би чивтийн натха англиар хэлээд байлдаж ядсан шүү монголоор нэг амар хөрвөлтэй энэ ямар гоё ингээ гүдэг нэг ийм том юм цаглах шиг юм дээр энэ дээр нэг юм тоглож хэлдэг би натха англиар хэлээд тэг ингээ амар тавцангуудтай ингээд хідэн газар хоол тавьцсан ёо. Тэгэл тэгтээ ингээд юм мууртай айлнууд ерөөхдөө нэг имширсэн шүү дээ. Муухайд шүү дээ. Тэр айл ингээд амар гоё бүр муурны бол мөрөөдлийн газар байсан. Тэгтээ би бүр ёо. Муур газар байд юм шүү. Амтын өөр үнэртэй юм бэлээ. Ер нь муурны шээснээс үнэртэй юм шүү дээ. Амаа минь угааж авах бас гурван үнэртэй юм бэ. Ирмүнийг хаамыг угааж чадахгүй бас нэг муурны ирмүний чи зэг өглөө яг сэрэнгүүт нь яхаарч ирсэн. Нааши өглийг хэрэмжсэн. Йоо юм гэсэн төөсөө тий өмхөмтэй тэр амар хөөрхөнтэй. Тэгээд тэр өмхөм чи угаах гэж бүр зовж байгаа чинь бас нэг муурны ам угаах. Ирмүнээс тэ гоё шүү. Йоо хөөрхөнтэй хурууга зүссэн юм л та. Тэрийг мэдхгүй би ингээ компьютер дээр юмгээ суугаадсан чинь л гэдсэн тэгэл байнга гэдэг таахгүй тэгсэн чинь золоо дээр өрөөнд нь очсон намайг таахгүй байна. Цус гоож байна л гэсэн юм шиг л. Золоо миний үгийн цус нь гоож чи гэсэн ёо. Нүд нь үйлж мөөлж болно да тийм үү. Үйлгүй мэлж тань тий. Гэртээр бас нөгөө нэг юмд гараад ирсэн чи. Үйлж мөлөө цусаа гоожуулаад юу би ч тэг үзэлдгээд ядалчиж дээ гэж бодвол миний барыг ингээд гар маран дээр хаад ёо тэндээс ингээд ээжээ боогодог гэдэг юм аашаа баг яриад байгаа байхгүй нүфэн. За дараагийнх нь болохоор би нөгөө амар их юм аваад дэрийг буцаадаг гэсэн чинь тий. Би ч гэсэн гамгүй буцаад байхгүй би ингээд палаж малаж залахгүй буцаад. Би ингээд палаж малаж өмсч ингээд ярилкийг ингээд хажилж штэ. Тэнгүүдээ буцаагаас нэгтгэх юм бол ингээд ярилкийг түлж жагаад ингээд буцааж наагаад буцааж тэхгүй. Тэгж буцааж юу ч асуухгүй заяа. Тийм үү? За тагтаг оо I'm so sorry. Okay гэл буцаагаад шүү. Юу ч асуудгүй. Тэгэл би ингээд юм нөгөө нэг юм чихвч мэхвч ингээл ер нь бол 6 сар ашиглаж буцаагаал үгүй 6 сар ашиглаж буцаагаал үгүй гэхгүй. Тэгэл амар гоё. Юу ч асуухгүй гэл тэгэл. Үнэхээр олон үнний зах зээлтэй болохоор тэ нэр гэсэн үнэхээр зүгээр наадха яа аваа на рефанд аав зүгээр зайл. Үлэн бүгс юм зайл. Би деливеригийн төлөй чи зүгээр наадхаа тэг. Зэгдэг шүү нэр гоё. Гэтэ Америк бүр харигаа юм шиг. Энтхийх чинь нэг ойролцоо нэг 60 хоног байдیں۔ Тэ буцаад чи зүгээр Америкч чинь баг 3 сар марч байдаг лөө. Тэгэл би бүр амар юм буцааж яхахыг хүмүүсийг харж ирсэн. Бүр ингэж болох юм уу гэд. Тэгсэн чинь кампинг явчаад ээж бүрэн кампинг амар сет авангуудаа шараа мороог нь ярилахгүй буцах замдаа цамаараа орч дэлгүүрээс аваад буцах замдаа тэр дэлгүүртээ ингэ буцаагаад өгч байгаа байхгүй юу тэгээ ёо. Гэгч юм хичлээ ер нь л амар их юмнууд чарж ирсэн болохоор Америк нэгт Австрал хоёртой. Өөр юм манай Монгол бол цөөхөл болохоор хэцүү. Тийм буцаалт хэцүү. Би сая гэхдээ Монгол ч бүр амар буцаалт тэгээд би нүдэндээ баг итгэв шүү дээ. Би ч нөгөө нэг мөнгөгүй болоод дандаа Америкс дураагаад яваадсахгүй тэгэл бэлэн мөнгөний бүр ингээл гэл юутай заяа тэгсэн чинь би ингээ говьоос амар их юм авчаа талын буцаасахгүй юу. Тэгээд тэгсэн чинь маа тэгч амар ааштай. Тэгсэн яа дуршууд бэлэн мөнгө өгөөл би тэгэл Америксээр бэлэн мөнгөч би тэгэл oh my god гэл ямар гоё гэл бодлагч тэрэг чи хааш маш хин чамаг хамаагүй өстө мөнгө бол яг ч юм авсан татарнал тэгээд Монгол ер нь буцаагч баг улаан цай нөгөө эвдэрхийл биш бол эвдэрхий байсан ч арга буцаахгүй хаа тийм шалахгүй байсан ингэ чалаачихгүй байсан ингэ гүрийг л тээ яа трүү хөрхи хэцүүлтэй. Тэгээд
буцаач бол бас бид нар чинь бас баяжаагүй орны хүмүүстэй бүх юма буцаах гад дайраад те. Йоо, өлөн гэж палажа буцаагаад. Хормынхаа бургаш юм зүүж юм хэцүү болохоор яалтаа. За дараагийнх маань хаасаагүй үнгүү ус байдаг. Тий. Үнгүү барбекю стейшнуд байдаг шүү дээ тий. Тэр ингээ нэг ажиллах юм болов гэж бодож яг бүр амар гоо ажилдаг те бүр ингээ яг бүр ингээ барбекю хийх юм. Ажиллаад. Монгол дандаа ингээ юм гаалар хийдэг лөө те. Тэгээд тэр ингээ байнга шалгаал ингээ тэр юуг нь хийгээд идэг хүмүүс байнга ажилдаг байгаа байхгүй. Тэнгүүд альч парк дээр очсон ингээ ер нь л барбекю стейшнуд байгаа л хүүхдүүдийн төрсөдөр болоод тэгэл ажиллах гахаа гэж бодож яг л ажиллаж идэг. Тэгэхээр тэр нь амар гоё. Үнгүү ус бас амар гоё санагтаад тий. Японд нөгөө нэг Японы ч бас онцлогтой юм дээр нь хоолны газар орохоор үнгүү ус өгдөг гэдэг тэрийг амар их яриад идэв штэ. Энд тэнд орохоор бусад орнууд дандаа усаа чаржаалдаг гэх. Австралид бас ерөнхийдөө бас үнгүү өгдөг тий. Тийм үнгүү өгдөг. Тийм. Яг жоохон карантины амттай. Гэтэ зүгээрээ үнгүү юм чи. Тэг карантин ус тэгэл уучдаг тий. Тий. Карантин усан гэхдээ ер нь л гайгүй. Одоо би ингээд яг ус буцлагч авдаг байхгүй. Би ямар шүүлтүр хэрэглэхгүй ус буцлагч авдаг. Одоо л нэг жоохон дотрын нэг цэвэрлэлт юм уу гэж бодож харж байгаа. Би Монголд ингээд өдөр болгон бараг шахуу тэгж тэр доторх зэвийн нарилгадаг ус. Тэгтэл би ингээд нөгөө нэг хэдэн 280 мянга гарч үлээ нэг шүүлтүр авчаад тэр усаа хийгээд байгаа штэ. Ууг нь бол бага. Гэтэ бас жоохон шарсныг ботход бас цэвэраас биш юм шиг байна. Тийм баг тийм. Заас нэг жоохон тийс уугаад яах вэ? Зүгэлээ. Тийм доторх би маань дасцал байгаа л хөө. Дахиад бичсэн болохоор амар олон үндэсний хоолны газартай ингээд ер нь тий ингээ кофе шопны соёлноос Мельбурн амар гоё. Тэгээд ер нь кофе дээрээс нь ингээд бейкери юм уу тэрний юм нэг заавал зорж очихоор биш ер нь хаасайгүй айгу чихэл газар тий. Ингээл явхад Аз, Малайз, Сингапур бүх орны хоолоод ингээд байж байгаа чинь. Сая тэр нөгөө нэг Англиас тэр сая ирсэн нөгөө үйл маань ямар гоё юмнууд гэдэг таны энэтэй Аз дэлгүүр ороод тэ амар гоёсэн гэдгсэн чинь Англид бүр амар зорж очиж авал байгаа. Байх нь бол байгаа. Тэгтээ ингээд яг эднийх шиг ингээд жигт те нэмэн супермаркет гэдэг шиг бүгд Аз маркетын дээр жигт тархсан биш тэгэл та Японоос амар гэдэг юмнуудаас сая ингээд авлаа штэ. Йоо амар хэд Япон хоолны газар орсон чинь энд нүүж ирмэр ч юм шиг санагдлаа тэр гэдгсэн чинь нэр тийм байна гэж надад бодогдсон юм шүү. Тийм. Тэгээд last point нь болохоор надаа tram тийм ухаалаг унаа шиг санагддггүй заяа. Хасар удаан зүгээр надад жихнээс троллейбус гэдэг лөө. Троллейбус. Тийм троллейбус шиг санагддаг яг үнийг хэлэхэд амар удаан. Тэгээл одоо энэ одоо хийхэд тийм хэцүү биш юм шүү. Монголд яагаад оруулдаг юм бол гэж бодсноо хэд трамаар яваад шалт тэнэг одоо ингээд нөгөө зам дээр ингээд амар халтаргаа үсгэжтэй шүү дээ. Золоолохоор одоо бороо орсон байгаа. Тийм болохоор трамны завдан дээр явал амар аюултай шүү энтергээд яриаддаг байхгүй. Тэгэхээр Монголд бол амар тохиромжгүй юм шиг байна. Гэхдээ би трамыг зүг ингээд харах амар дуртай. Тэгээд трамны маркетинг амар гой санагддаг. Ингээд нөгөө компаниуд ингээд нөгөө юугаа сэлжтэй шүү дээ. Нөгөө автобусны маркетинг шиг. Тэг ингээд бүтэн ингээд хийцэн юу ингээ харангуй надаа бүр тэр амар best marketing юм шиг санагддаг байхгүй. Тэгэл трамны ингээ явж байгаа ер нь ингээд юунууд хахаар яг нэг тийм юм хотынхан зүгээр соёлыг авч явж байгаа нэг хэсэг юм шиг санагддаг. Яг энэ төвд нэг юм хоёр модны голоор явдаг нэг трамны зам байдаг шүү дээ. Чи мэдэж гэнэ үү намайг хэлэнгүү нүдэн харагч гэнэ үү? Модны замаар явдаг. Яг өндөр байшингуудынхад яваад тэгснэ тэр одоо ямар стейшн гэдэг юм бол яг ингээд яг өндөр барилгуудынхаа голоор тэг дундуур ингээд ой моднуудаар явж байгаа юм шиг нэг тийм зам байдаг шүү дээ. Тэр мөрийг харахаар унан гоё харагдаад тийм. Тэр юм амар зүгээр харах амар дуртай амьсгалдаг. Тийм. Тэр нь гоё гоё. Бас дэжгүй газар амьдэрдэг тий. Тэгэл явхаараа л бүр их анзаардаг болох бах та тий. Эндээс нүүж мөөл харин тех бах тий. Тэгтэл байж тий. Монгол хэзээ юм болох юм бол тоо. Ядаргаатай байдаг шүү дээ ингээл тийм нэг Англид ч тэгдэг, Европт ч тэгдэг гэх хүмүүс нэг ярилээд тийм хүн болоо суучих бах та тий. Тэ манай Европт ингэдэг шүү дээ гэлээ. Манай Австралид гэлээ. Тэгэхээр намайг Монголд чор Монголд амьдрал арай илүү амар юм шиг санагдав. Юм бүтээж мөтэхэд ингээл хитэн уцтай л хичээлдээ гэл. Энд бол тэгэл ихчдэг байхгүй шүү дээ. Нөө систра. Нөө систра. Тийм яг хаана амьдрах ёстой мэдгүй л шүү. Хармаар л. Ер нь чи тэр шиг хармаар байгаа хүмүүс. Гэтэ яг чиний бас хармаар байгаа шалтгаан, миний хармаар байгаа шалтгаан хоёр жоохон өөр л ахaltaа тий. Уга харихгүй байгаа шалтгаан. Гэтэ ерөөхдөө ингээд хармаар байгаа хүмүүс л харж чадахгүй энэ тэнд ингээд гаццсан монголчууд дэлхийгээр дүрм байгаа хаа. Тэгэл хармаар л. Надаа энд бол карьерийн хувьд арай илүү, ажлын стрессний хувьд арай бага. Би одоо харилт гэх юм бол тэгэл гайгүй ажилдаа цалин. Монголын тийм ажлын одоо ямар ч тийм гоё компанид орсон ер нь бол нэг юм тийм новшийн ажлын дарамт энд байхааргүй энэ нэг миний өмнөөс
би тэг юугаа яахаар би тхий ингээд тих юмнуудыг би заавал хийх хэрэгтэй болоод би тийм хийх өөр амар дург би нэг амар нэрлэхүү тэл ингээд энэ хүнийг яачихвал гэж боддог. Энэ зам маань Монголд очихороо бас бүр амар ингээд хөдлөөд байдаг болохоор ажлын надад энд байсан арай илүү сэтгэлийн амар амгаланд байна. Түүнээс бусд ингээд өдөр тутмын юм те юунууд болохоор би одоо жишээ нь ажиллаа тараал тэр нөгөө нэг палатыгаа сургуульд явахыг амар их ингээд яадаг хгүй юу. Тэр бүр ингээд сэтгэл дотроогоо ингээд тийм стресс тайлахад амар хэрэгтэй болно. Тийм цонхдог хүн хөгжимч бас амар гоё юм билээ шүү дээ. Яг сонсоод тахаар тэгэл дээрэс нь ингээд харин би oh my god би ч буруу айлталт үүсээ хаваалаа хүн зөндөө. Тэгээд ингээл шүрмэс өмсөө сунгаад тэгэхэр чин хүн чинь ингээд амар гоо ингээд ийм ташаа машаанд чинь ингээд юм стресс ингээд хоримтлагдсан юм биш тэр мэрийгээ суулж муулаад тэгэхэр амар гоё. Ингээл найзуудтайгаа бас ингээд байн уулзж болно тий. Тэгэл гоё агаарт гарсан гэсэндээ гоё гарчж болно. Тэгэл гэрийнхэнтэйгээр ингээд надад Монгол явхад бол ажил тэгээ хайр хоёроос өөр бол нэг алдаад тах юм уусаа. Би Монголд байсан ч ер нь бол happy л байна. Гэтэ зүгээр яг аль аль нь давуу ба сул талтай. Ер нь бол яг ингээд юм тэнцвэл тоо байгаа юм. Чи нөгөө Монголын гоё юм гэлөө. Нэг тийм төр надад бичээдсэн шүү дээ. Зүгээр энтхээс илүү гоё яадаг юмнууд гэдэг юм бол яа тэгэл хойлоо өмнө аим зөндөө ирсэн баха. Ирсэн юм шиг байна. Хамгийн ихнийхээ подкастаар ирсэн гэж мөгдөг тий. За тийм тухгүй. Монгол тэсэн болох байлаа гэж. Тийм чи нөгөө нэг ажил дээр арай илүү өөртөө ихтэй ч юм уу тий. Тэгээд ийм баярын уур амьсгалууд чамд энэ баярын уур амьсгал байдгүй. Надад л үнд ямар ч юу хизээч амралтын өдөр юу болоод байгаа юм гэл. Гэлээ. Монголд ийм баяр маяраар илүү нэг тийм гоё ингээд амьдралд харна гэж байдгүй юм байна. Тэр тийм сайхан. Ийм сайхан гэл цагаан сараар амьдралч бас ийм сайхан юм байна гэл шинэ жилээр бас амьдралч ямар сайхан юм. Дараа нь мартараас гэж. Амьдралч ямар сайхан юм. Бүх юм зүгээр болох юм байна. Хүн болгон сайхан штэ. За сайхан баярлсан уу гэл баяр сайхан уу гэл тийм юм. Яа. Тэр мөр нь гоё. Дотор нь хараа ямар олон баяртай юм бэ гэл гараа явахаараа баяр сайхан байж. Ер нь хүүхдээ баяр сайхан гэж нэрлэнэ. Баяр сайхан уу. Баяр сайхан. Би тэ тийм баяранд бол дуртай. Би бол баярын өдрүүд их байгаад бол баярлдаг л хэлсэн. Тийм. Тэр нь ингээд гадаадад одоо сурахаар явчаад тэр чигтээ ажиллаад үлдсэн хүмүүсийг бол би нэг хэсэг бол Монголд очиж ажиллаж үзээсэй гэж боддоо шүү дээ. Ер нь тийм. Зүгээр ингээд хитрхи дарк талын яриад ингээд айлгцсан юм гэсэн дээд тийм. Гоё юм амар зөндөө байгаа шүү дээ. Тийм бол угаасаа сайнтай муутайгаа л мэдээ. Одоо ингээ манай биби очсон тэгэл фани бичээлүүд юм. Гэхдээ ядаж л гадаадд байхдаа appreciate хийдгүү байсан юмнуудаа Монгол хараад ирэхээр зүгээр ингээд тэрийг олж хардаг гэх юм уу. Эсвэргээрээ бас Монголд ийм боломж байгаа юм байна. Монголын энэ гоё юм байна гэдгийг олж хардаг ч юм уу. Тэгэхээр би бол яг ингээд нөгөө нэг шууд төгсөл Америк явцсан чинь тэнд ингээд яг хүч гээд хурдхан л буцмаар санагдаад гэсэн. Яг тэгээд Монголд очиод ингээд ажиллаад тэгээ одоо энд ирэхэд бол ингээд шал өөр Америкт байснасаа би бол шал өөрөөр ингээд юмнууд хандал технээсээ тий. Зүлгэн ямар сайхан юм бэ? Нохооны талбай ямар гоё юм бэ? Үнийг уусгаар ч юм. Зүгээр яг тэгэл нэг тиймэрхүү байд юм шиг санагдсан. Тэгээд яг надад Монгол харих юм бол ийм боломж байгаа юм байна. Ийм байна гэлээ дэнсэлж үзэл хаашаа явах шийдэж байгаа. Болохоор яг ингээд тасралтгүй явцсан хүмүүсийг бол би нэг тодорхой хэмжээнд очиод үзээсэй. Чамд ингээд таалагдах юм таалагдахгүй юм хоёр чинь аль аль нь байна. Гэхдээ бас таалагдах нь ингээд одоо бүх юм амраас weekly show шиг биш байгаа байхгүй юу тий. Тийм болохоор тэгж ажилласан юм бодд юм аа. Тийм. Монголд байвал эгийг гол нэлээд хийж юм да. Үнэ. Яг энэ дагаа юм тийм карьер маш удаан өсөж байгаа юм л да. Одоо би нэг Монгол байсан ч л гэртэл л авахсан юм байна. Хөөсөн юм чи. Тэгвэл яа. Зүгээр бас та яг ингээд би нөгөө хэлсэн шүү дээ нэг play date-нд явсан чинь нэг ингээ нөгөө эдгээр чи ингээд багасаа play group үүсгээд тэрнийх нь ингээд хүмүүс ирээд ингээд өөрөөр ээжүүд ирж байгаа байхгүй. Тэгээ би манай хүүгийн найз нь хань ээж нь хүрээд ирээч игээд тэгээл харахаалж 44 гараас play date хийсэн гэж боддоо. Нэг ээжтэй ярьсан чинь тэ хүү охин хоёртай. Тэгээ манай охин ямар киндерт би одоо өөр хүүхдээ явснаас өөр цэцэрлэг мэдгүй юм чинь тэр цэцэрлэгч явдаг $8,000 хэлбэртэй байл бөөх гэлсэн чинь нэг термин гэлээ юу. Дөрөв термин хэдэн төгрөгдөлт гэсэн үг гэснээр харин тийм ээ ингээ юу бид нэр яг ингээ улсын сургуультаас мөнгө төлж байгаа гэхдээ ингээ бас хувийн сургуульд ч гэсэн ингээ төлөөд ирэхээр яг
ялгаатай ч гэсэн ерөөхдөө бас нэг ойролцоо туснаа гэлтгсэн чинь хэдийг төлсөн ишээ гэдсэн чинь би $15,000 болорч гэлээ гэсэн чинь. Манай өвөө сургууль $36,000 гэсэн. Тэгэл тэр нь ямар сургуульч гинүү тэгснэ шалгалт авч өгдөг ордог юм шиг байна. Тэгэл манай хүүхдүүд хичээж байгаа тэмцсэн болохоор битээрээс хичээж байгаа төлөх хэрэгтэй гэл тэг. Би ч гэсэн Монгол ахын бол хүүхдээ аль болох улсын сургууль биш ч юм уу нэг хоббигийн хоёрыг нэг болгох гол үзэн шүү дээ. Яхан гарч бол яаж ийм хамрын тус хоббигийн тэгэл тэг. Тэгэхээр тэгэл яг бодсон л та би яг Монгол ахын бол Тэгэд ингээд юмдээ яг аль одоо шилжүүлэхээр аль сургууль сайнаа мэдгүй мууг нь мэдгүй хэлжүүч мэдгүй тий 110-т явуулах гэдэг нь шинэ Монгол явуулах гэдэг нь ерөөсөө ялгааг мэдгүй тий ямар сайнаа ингээд яг энд ингээ хувийн сургууль юуных нь ялгаа нь яг юу гэдэм бэ гэдгсэн чинь жилийн 4 үлрэлтэй өөр 4 өөр форм хүмүүстэй гэлөө өөр тэгээ яг одоо ингээд ивэлийн сургууль чинь англи хааны орд шиг нэг юм байж идэв шүү дээ 1800 онд байгуулагдсан гэдэг юм амар тоосгон машин тэнгүүт тэр сургууль нь болохоор ингээ нөө анги дотор ACMC-тэй арай одоо facility нэрээ сайн юм шиг байгаа юм. Тэгээд яг хөтөлбөрүүд нь сайн ингээ тэгж байгаа байхгүй. Тэгэл тиймэрхүү мэдээж байгаа болол хүмүүс өгч л байгаа л та. Гэтэ ингээ жишээлбэл би тэрийг мэдгүй дээрэс нь дахиад нэг бодсон юм нь манай хүүхэд бистэ амар ядуу амьдрд юм байна гэж бодож өсөхгүй гэж зүгээр айсан гэх юм уу. Одоо ингээ шаттай байранд орё гэж заяа амар ядаргаатай. Шаттай байр чи 850-аас доош алан байна. Тэгэл байнга тийчээр нь байр руу ороод шат байхгүй гарыг гэсэн. Тэгснэ би сүлдээ ингээ шатнаас нэг өдөр ирмэн нэнэс. Харин тий хүүхд алгаач. Тэгээ би ингээ бүр за ингээ бүр хоол нүүх юм байна. Хэрэв шаттай байранд орох юм бол тэгэд чи ингээ сургуулаас ялах юм байна гэсэн чинь. Шатаа яах вэ? Тэг хитэн давхар 1 шатуу 2 шатуу 3 давхар байранд орох гэдэг байхгүй тийм баг. Тэгснэ за ер нь би сургуулаас солихгүй I'm too scared гэдэг жагаа байхгүй. Гэх мэтлэн тэгээд бодохоор хүүхд маань яг тэгээ бодоод чүй гэж зүгээр жоохон айсан. Биний нэг юм би ингээ бодохоор амар хэцүү би нэг ярьжсэн бахаа би ингээ айгүй юу амьдарч исэн бэлээ одоо ингээд маш манай хайгуу тийм баг ядуу байлсан байгаа бохоо үнэхээр ядуу байлсан байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ би ингээд тэр хашаанд нэг айлын газар дээр 4 айл бууцсан. Тэр 4 айлынхаа манай хамгийн гайгүй өглөөний цайнд хэм мөндөг талхтай иддэг болохоор арай гайгүй босууд ингээд амар олон бандэртэй ч гэдэг юм уу те. Тэнгүүтээ тэр хавийн одоо ингээд динжи мянгад байлаа гэхэд бүх хүүхэд яг тэр хажуулахаа сургууль явдаг бол би ингээд бүр ингээд хороол руу сургууль явдаг ч юм уу. Тэгээ бодохоор би ингээд ерөөсөө одоо хороолынхаа сургууль дээр очсон ч гэсэн буцаад бүгдээ динжи мянган бодлон боддог хамт ирдэг шээ тийм үү. Тэгэхээр тиймэрхүү төрлийн insecurity ерөөсөө үүсэж байгаагүй. Яг гэр хороолт амьдрдгаас ингээд жоохон том болоод ичдэг болсон ч гэсэн тэгээд тэгж боддоогүй байсан нь ингээд миний ингээд өөртөө итгэл ч юм уу тиймэрхүү юмд ингээд айгу дажгүй бас эрг болж тэгээд одоо нэг манай хоёр хүүхд ингээд Австралийн хамгийн ядуу хүмүүс манай гэр юм шиг боддог бол би одоо тэр нь одоо ингээд хичнээн ялаач гэсэн ингээд одоо ээж аав нартай ярихаар ингээд дандаа л хаус авах гэж байгаа яриа наа чи ингээд рент хийж байгаа хүн байхгүй заа уу яг ч дандаа хаус авах нүх гэж байгаа хэрэг хаус авах гэж байгаа бол гэлтийж байгаа тэгэхээр гүсэн бод би тийм бондо яаж тагч төлнө гэж бодсон учраас яа тэгээ батхаар зүгээр яг тэгээ бодчихгүй гэдгээс жоохон айсан тэгтэл нэг суултаал өргөлж даваа талыг одоо ингээд төрүүлдэгтэй золоолох нь надад тайлбарлаж байгаа нь би ингээд манай ангид болохоор сонгоны ингэжсэн гинөө бас ингээд тэгсэн чинь нэг ангийнхан багш нь өөрсдөө нэртэй тань гэсэн чинь гинөө тэгээд тэр мэр ингээд юмнууд амар нөлөөлөд ингээд бүр амар цэвэрч явах хэвээр тэгээд амар сайн онц сурах хэрэгтэй гэдэг юм ингээд нэг ухамсаргүйгээр юу нээр амар хүүцсэн байсан юм байлээ гэд ярьсан. Тэгэхээр хүүхдүүд ятчихлээ онц сурах байхгүй нэ. Манайх ядуу юм байна. Манайх шатгүй байранд амьдарч. Та өөрөө ч чихгүй энэ хоёр шиг дандаа амьдрах. Чигээ батгаар харин тийм ингээд яг сонсохоор ингээд тэр ээжүүд ингээд амар тэнэгч юм шиг сонсогдож байгаа хэрнээ би ингээд байхаар Монголд бодох юм бол амар энгийн яриа байхгүй. Бүхэн байр ахгүй явж байгаа тий. Бүхэн л ипотека төлөх гээд явж байгаа, моргэж хийх гээд явж байгаа. Бүхэн чадхаараа 60 хүүхэдтэй нэг ангид суулгаж яснаас нэг 20 хоббид оруулъя л ядаж нэгдүгээр сургуульд оруулъя л гэж бодож шүү. Төгс юу лээ? Төгс дэлгэрхийлээ тэр сургууль руу оруулаач болтгоо ингээд бодох ч юм уу тий. Тэгээ бодохоор айгүй энгийн яриа явж байгаа. Тэр нь ингээд надад ингээд нэг буухгүй юм шиг ядаргаатай юм шиг. Тиймэрхүү санагдсан юм байна яа. Тийм. Тэгээ бодохоор Австралийн юм ядуу. Наа ч одоо яг ингээд одоо чинь зарим юм дээр ээж аавтайгаа ингээд бид нэр ойлголцдоггүй шүү дээ.
Яг тэмтэй юу амар адилхан амар төстэй. Динжин баг гэдгсэн чи тэр аав ингэж та хоёр байлаа байхгүй лээ. Чи баг динжин мянга ярьсан чи аав 5 ширгээ ирлээ. Манай 5 ширт амьдрдагсэн шүү дээ. Тэгсэн чи 5 ширч аав чи хоёр бүр ингээ багасаа байгаа. 5 ширч ингээ яг тэр мах комбинатын социализм үед ингээл тэр хавьд ажилладаг хүмүүсээ л ингээд одоо район гэдэг л байсан. Тэр үедээ бол зүгээр л нэг район байсан. Тэг ингээд зах зээл болоод ирсэн чинь ингээл хүмүүс архинд ороод даав ингээ ажилдаа явах гэрээсээ гарахтаа болно зодтолдог гэсэн. Заавал нэг хүн ингээд зодтолох. Архины мөнгө ингээл ягаал ажилтны явуулахгүй заяа. Чи заагач ингээл нэг ганц юм аад өчгөлтэй гэл. Байнгын зодтолдог тийм байсан хүмүүс би одоо тамга тааштай гардаг чихний ментал хэлтийн болмоо. Их уйлж болно гэл тэрэнд бол нөгөө нэг байг ажилтаа явуулдаг тийм хүн. Гэтэ сүүлдээ амар ойлгоод эрхүү уйлж болно. Тэгээд хэлдэг болсон байх. Тэгэл юу нэг тэр хэдий өссөн ингээл орчныхаар амар мангар төмөө өөх ажиллал манаа тий. Өөх зүсэл ингээ идэв нэг ирмэн юу гэлтэй. Нэг жоохоо юу яаж алах юм бол гэдэг. Зураг зурчин жоохоо зурчин гэлээ. Фани яа. Тэгээ бодохоор үнэхээр яг тиймээ уусаа тэгээ үеийн ялгаа бол байна. Тэгэхээр би зүгээр яг тиймэрхүү юм үүсгэж чижил магадгүй юм. Тийм учраас яг дан цэвэр австралиудын тийм дөрөв рүү болсаар бүр бид тэр жоохон хятад дэмтгэгүү дээ. Сууруухан хэрэгтэй дээ. тэрэн дундаа бас явдаа хийдэг. Болж штэ. Тэгээ сая тэр бид нар одоо баг нүүх гэдэг хоол нүүх гэдэг шалтгаан тэр байхгүй. Одоогийнхаар эдик төлөөд 2 шаттай барьлаа оронгоо. Арай илүү гоё бид нэ. Өглөө болох яам дээ. Яг тийм яриг байхгүй тий. Тий одоо мэдхгүй тэр шаттай барьна бидний бажетанд олдох юм уу? Энэ миний харивтаар хүүхдтэй болох юм бол яа битэрийн хүүхдээ бүжлийн юустай хоорондоо мангарсан. Би тэнцээ өөлөө их ухаан гарах гэдэг манай хүн тэнтэс 36,000 долларын сурвал битэрийг нэг чинь мэдээ сургаж чадчих би ч гэсэн явуулж болохгүй. Яаж нүүхтэй бондны зөрүүгөө яаж төлөх гэж бодож. Би болгож хүүхдээ 5 сумаа гэд хугалаа. Чи хүүхдээ сумуулаа. Гоо хингэдэг. Тэр өнөх хичээл тэр надад алангой хичээлж ордог байхгүй. Тэгээд угаасаа үлгэрийн за яг нэг удаа сайхан тайлбарлаад өгчий гэж бодоод бүгдийг яриад за одоо юу гэсэн бэ буцаагаад ярих гэдгийгээс байхгүй алангой ярьж өгөөд тэгсэн чи сомд хуурцсан. Тэгээд энэс чи юу ойлгосон эрмэнэ бит хоёр тэрвэрлэх хэрэгтэй түүгээ тэрвэрлээ бид нар явахад жишээ аваад тайлбарсан байхгүй Татлаж болохгүй. Хоорондоо ямар хөрхий ингэ ийм юм ярьж өгч байгаа байхгүй. Тэгээд анонгахийн point мөн үү? Анонгахийн мөн. Тэг гаднаас хөрөж явах гэсэн юм байна. Бид өөрөө тэрвэрлээд яах юм бол бид хоёрыг хүн хугалж чадахгүй. Тэг би одоо жишээ цэвэр энд төрж байгаа одоо хүүхдэд жишээлбэл яаж алангой гэдэг үргэлжлэл миний бүр багаас нь Чингис хаан тавиад одоо яг агуулд амар нэг хүүхдээ эсэх үеж нэрлэхэд тий би тэ харин бодоод байгаа байхгүй. Заавалчгүй Монгол түүхэн нэрлэх үг. Охины гарвал алангой. Алангой. Хүү гарвал тийм үү. Үшээ их хүү гарвал. Эсвэл залбаач юм. Би ч дайртай үзүүлээ. Би ингээд нөгөө хоёлынгийн иддэг тарг байдаг штеп нөгөө Монгол тарг юутай адилхан ингээд би нэг степ тавсуулахгүй. Грек үү? Үгүй нөгөө кефиртэй. Кефир гэсэн чинь түү савар. Би ингээд санаандгүй тарга идчихээ ингээд Baby, what are you doing? What happened to civilization? What happened to sport? Очтой бид нэг үртэхгүй заяа. Тэгээ би ингээд энэ жоо ингээд 7-оор хоолонцай. Өөр юм ч үсэ. Би тэр чам бедрум тайлбарлаа. Тэгээ би бас тайлбарлаж байхгүй. Хоёул Монгол яа манай хөдөөдний хамаатнууд очих юм бол манай бүгд ингээд тарга идэх ингээд айгаа тоглоод. Хөөх явдаа Монголыг юу төсөлж байгаа вэ?
Тэгтээ жоох. Үгүйтэй үгүй. Сэвэрнэстэй тайлбарлаж өгөх. Одоо ингээл буугаа видеоор завхан явлаа гэхэд угсаа очивол манай тэгэл нагаацах угсаа ингээл шууд хойно ингээл өвөл аваад ингээл бихнээс нь тэрэнд нас ингээд тэг ойлгуулдаг. Бүгдээр хараад өөрөө дүүнэлтэй гэлтэй бүгдээ. Би what you doing? Айё. Яа. What happened to Sponge? Хоёр монгол хүнтэй хүний хүүхдэд лалангуй гэж тайлбарлаж чадахгүй. Тэг 90 мөний битээр хамт байх хэрэгтэй. Тэгвэл хүн зодож чадахгүй ч гэж байгаа юм тий. Тэгээ зүгээр би хүүхдээ лалангуй хийх бол яг би өөр лалангуй болж байгаа. Тавсаа. Уургүй нойлсон уу? Яа. Яа, за тэгээд дуусах уу. Дараагийнх тэр хоёлаа тэр нөгөө нэг юу яриа. Юу? Хоёлаа people pleaser хийсэн санаж байгаа тав үйлдэл яриа заяа. Тэр олон бовон юмд дундаас. Яг тавыгаа болохоор тэгээд бичгээ шийдээ за. За, окей. Тэгээ одоо яг угаасаа нэг яахгүй юм л дээ. Айж ууж тавил. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баярлалаа.